За сайн байцгаана монголчуудаа. Стокгольмоос наран чимэг ярьж гин. Та нартаа өнөөдрийн мэндийг дамжуулъя. Тэгээд та нартаа бас жижигхэн мэдээлэл оруулчих. Энэ болохоор юутай хамааралтай вэ гэхээр иргэншил хүсэгтэй хамааралтай мэдээлэл юм аа. Энэ цагаачийн байгууллагаас гинэ. Засгийн газраас нь энэ иргэншил авахд тавигддаг шаардлага дээр одоо дүрм журм өөрчлөлт ороод гараад ирсэн. Энэ 6 сарын 6-наас тий 2026 оны 6 сарын 6-наас ахуулаад хүчин төгөлөөр хэрэгжиж эхлэх юм аа. Энэ нь болохоор иргэншил хүсэж байгаа 16-аас одоо 66 насны бүх хүмүүст одоо хамааралтай юм аа гэж бичсэн байна. Тэгээ энэ уг нь нэлийн эрт 5 сарын ихэр гараад ирсэн мэдээлэл баггүй юу. Тэгээ би нөгөө энийг хийгээд та нарт мэдээллийг өгчихье гэсэн боловч зав болохгүй тэгээд бас заримдаа мартаад ингэж явсаар гадууд үрчлээ. Гэхдээ одоо хоцроод ах зүйл юу ах вэ? 6 сарын 6-наас эхлээд хэрэгжиж эхлэх юм аа. Тэгэхээр яг үхээр хэрэгжиж эхлэнэ гэхээр эн чинь нөгөө 6 сарын 6-наас өмнө таны нөгөө та дурд нөхцөн байж болно шүү дээ, тий? Иргэншил хүссэн тэр шийдвэр чинь гарсан бол тэгээд мэдээж одоо хуучин дүр барай гарна гэсэн үг шүү дээ. 6 сарын 6-наас хойш гарч байгаа бүх одоо шийдвэрүүдэд яг энэ дүр үйлчлэх юм шүү гэж бичсэн байлаа шүү. За тэгээд би ерөнхийдөө энэ дүрм журмын ерөнхийдөө нэг 4 хэсэгт хувааж үзэх юм да. Хамгийн нэгдүгээр болохоор мэдээж энд амьдрсан цаг хугацаа тий тодорхой хэмжээ угаасаа энэ чинь урд нь тавигддаг байсан шаардлагууд зүгээр жилнүүд нь нэмэгдээд явцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр би танд одоо яг та нарт энийг тодорхой хэлээд ийг. Урд нь бол ер нь дундчлаад аваад үзэхэд те ерөнхий нэг зүйл нь 5 жил байсан бол ер нь 8 жил болчихж байгаа байхгүй. Та амьдрсан байж ах хэвээр. Гэхдээ тэр 5 жилээ юм уу эсвэл 5 жил чи одоо ингээд 6 сарын 6-наас хэрэгжиж эхлэхгүй нь шүү дээ. Хүчин төгөл маш шүү дээ. Тэгэхээр 8 жил та ямар нэгэн 8 жил амьдрахтаа дандаа одоо юу та зөвшөөрөлтөөр амьдрсан байх хэвээр. Хар мараар байсан хүмүүст бол энэ хар мараар байсан хугацаа бол орохгүй шүү гэсэн. Та эргийн нөгөө зөвшөөрөл оршин суух зөвшөөрөл аваад бас нөгөө оргонол хүсэгч байжгаад амьдрсан хугацаа ч бас орохгүй. Яг оргонол хүсэгч байжгаад оршин суух зөвшөөрөл авсан өдрөөс ч эхлээд тоологддог юм зүйл байгаа шүү. За тэгэхээр 8 жил болжээ. Тэг яг энийгээ бүр дотор нь нөгөө бүр задлаад найруулчлаад яг бидэд өөрсдөд нь манайхан нөгөө хамааралтайг энэ болохоор би хилээд өгöd явчихъя. За энэ дээр болохоор тий нөгөө 8 жил шивэдэд одоо 8 жил амьдсан байж ахсан гэж ерөнхий нөгөө одоо суурь шүү дээ тий. Дотроос нь нөгөө ялгаад хэлэх юм бол энд манайханд хамааралтай зүйл нь юу вэ гэхээр одоо оргонол хүсэгч байжгаад оршин суух зөвшөөрөл аваад дараа нь иргэншил хүсэд энэ бол 3 чинь 4 жил байсан байхгүй юу. Тэгсэн бол одоо бол 7 жил болчихж байгаа юм. Өөр нэг зүйл нь юу вэ гэхээр энэ бол манад бас илбэг байдаг. Хин нэгнтэй гэр бүл болох эсвэл хамтран амьдрагчаар одоо орж ирэх тийм ээ. Энд болохоор урд нь нөгөө 3 жил байсан шүү дээ. Тэгэхээр 3 жил байсан бол тэр нь 7 жил болчихж байгаа байхгүй. Та тэр хамтран амьдрагч юм эсвэл гэр бүлийн байдлаар орж ирсэн тохиолдолд тэр хүнтэйгээ та нар хамт амьдраад 7 жилийн дараа та иргэншил хүсэж болох нэ. Тийм энэ дээр бас нэг ийм зүйл. Энэ гэхдээ манад баш ховор байдаг юм да. Гэтэ яг хэлчихье. Нөгөө өөрийнхөө хинбэ гэдгийг нөгөө нотолж чадаагүй. Одоо юу гэх юм чин одоо араб юм уу эсвэл энэ Африкийн орнуудаас орж ирж байгаа хүмүүс чинь нөгөө өөрийн гэсэн бичгээр пассворд гэдэг зүйл байдаггүй. Тэгэхээр нөгөө би өөрөө хинбэ гэдгийг нотолж одоо эдний засаг захиргааны нэгжид тэгээд өөрийн хинбэ гэдгийг нотолж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо яг тийм тохиолдолд яах вэ гэхээр тийм хүмүүс хамгийн багаар дор хаяжтэй тэр зөвшөөрөлтөөгөөр та энэ шивэдэд албан ёсныхын дагуу 10 жил хамгийн багаар 10 жил амьдарсны дараа та тэр иргэншлийг одоо хүсэх нэ. Гэхдээ мэдээж хүссний дараа танд тэр зөвшөөрлийг өгөхгүй юу гэдгийг бол одоо шилжилт хөдөлгөөний алба буюу цагаачийн байгууллага өөрөө шийдэх асуудал байгаа байхгүй юу. Тий. Мөн 21-ээс доош насны хүүхдүүд нь шүү дээ тий. Энэ болохоор мэдээж хүүхэд том алгаагүй адилхан нөгөө
эргэжлэх хүсэн шүү дээ. Одоо эцэг нь авч яхад хүүхэд нь бас нөгөө дагаал мэдээж хүсэн шүү дээ. Тэгээд 21-ээс доош насны хүүхдүүд хүүхд залуучууд болохоор одоо хамгийн одоо 7 жил амьдарсан байх хэрэгтэй гэж байна бас. За тэгээд нөгөө Шведэд амьдарсан жилийн хувьд бол ийм байна тийм ээ. Тэгээд дараагийнх нь болохоор та ерөнхийдөө эдний нийгэмд одоо зөв хүн буюу тийм ээ үн шударга ингээд хэв журмын зөрчилгүй гэмт хэрэг хийгээгүйгээр амьдарсан байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Хэрвээ та ямарваа нэгэн гэмт хэрэгт холбогдоод тий ял шийтгэл авч исэн тий тэнсэн ч юм уу юу ч хийж болно тэр байтгаа нөгөө торгуул хүртэл ер нь бүртгэгдчихдэг шүү дээ. Чи нэгсэн хэв журмын зөрчил гаргаж яана гэсэн болж байгаа. Гэхдээ энэ дээр цагаачаа хаалгын энэ цаг муусын болохоор гэмт хэрэг гэж бичсэн байна л да. Тэгээ гэмт хэргийг ямар гэмт хэрэг гэж үзэхөө те юу тооцоох вэ гэдгийг энэ нөгөө шийдвэр хэрэгжээд ирэхээр бүр нарийн тэр дотор задраад шийдвэр гаргахтаа тэд нар өөрсдөө тэрийг хараад энийг хийдэг шүү те. Гэтэ ямар ч байсан одоо 2 дугаар хэсэг нь болохоор та ямарваа нэгэн гэмт хэрэг үлдэхгүйгээр те үнэнч зөв одоо нийгмийн гишүүн байсан тохиолдол гэж байгаа шүү заяа. Тэгэхээр аль болохоор ямарваа нэгэн хуурж мэгсэн юм уу те гэмт хэрэг хийхгүй одоо үнд судрагаар одоо зөвөр амьдраарай гэсэн үг байгаа байхгүй юу. За тэгээ 3 дахь хэсэг нь болохоор одоо та өөрөө өөрийгөө эдийн засгийн хувьд та өөрөө өөрийгөө тийжээгээд аваад явах чадвартай байх хэрэгтэй гэсэн 3 дахь хэсэг болж байгаа. Энэ дээр болохоор ингэж та ингээ байнгын орлоготой байж ах хэрэгтэй. Тэгээ тэр байнгын орлого нь дор хаяж тийм үү хамгийн багаар заяа татвараас өмнө гэж байгаа аахгүй. Тэгэхээр татвартайгаа нийлээд гэсэн үг заяа сард 20,000 кроны орлоготой байж ах хэрэгтэй. Тэгэхээр за яг 30-аар бодохоор чинь татврын 30% бодохоор тэ гар дээр чинь 14 байх чид ч юм уу тий. Гэхдээ мэдээж энэ одоо хөдөлмөрийн гэрээ мэрээ чинь ингээд ярахаар хизээч 20,000 төгрөгийн цалин болж өвшөөрөхгүй шүү дээ. Одоо бүр 30-32 бараг 33 болж гинүү тий. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас бодолцол хэрэгтэй байх. Ямар ч байсан ч гэхдээ хамгийн багаар татвартайгаа нийлээ татврын өмнө гэсэн байна. Татврын өмнө та 20,000 төгрөгийн сард ийм орлоготой байх ёстой шүү гэсэн шаардлага бол тавигдж байна. Дээрээс нь тийм нөгөө байнгын орлоготой, байнгын ажилтаа тэр нь та хаа нэгэн газрын ажилчин байж болно. Эсвэл та ямарваа нэгэн аж ахуй нэгж өөрийнхөө аж ахуй одоо ажиллаулдаг тэндээс орлогоо олдог байж болно. Аль нь байсан ингэж хэлж байна. Ер нь ерөнхийн нөгөө суур зүйл шүү. Тэгээ бүр өшөө нарийн дотлороо ороод ирэх юм бол тэр чинь бүр хувь хүн бүр дээр нь авч үзээд өөр зөвлөв шаардлага тавигдчих واخ. Ерөнхийн нөгөө суур дүрм нь суурийн одоо гарч иж байгаа дүрмийг хэлээд байгаа шүү би. Тэгээд мөн хараа энэ айгуу чухал заяа. Нэг ийм айгуу чухал зүйл яаж байгаа. Тэрний юу гэхээр та одоо ингээд иргэшил хүсэлт гаргалаа шүү. Тэгэхээр таны шийдвэр чинь мэдээж нэг одоо жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа ч юм уу 3 жилийн дараа гэх юм уу те одоо цагаачийн байгууллагын хууц руу ороод унсгаа иргэшил өссөн хүн дор хаяж 36 сар хүлээнэ ойч тийм их байна гэсэн зүйл хэлж байгаа. 36 сар гэдэг чинь 3 жил хүлээх хүртэл ийм хугацаа байж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэхээр тэр таны шийдвэр гаргахаас чинь хоош нь ухраага тий 3 жилийн дотор сүүлийн 3 жилийн дотор та ямар нэгэн байдлаар эдний засаг захиргааны нэгжсэн тийм ээ тэтгэмж авсан нөгөө их хэмжээгээр авсан байж болохгүй. Тэр нь яг сүүлийн 3 жилийн дотор ерөөсө 6 сарын хугацаанд л тий 6 сараас дээш одоо тийм тэтгэлэгт хамрагдсан байж болохгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг сүүлийн 3 жил тооцохоор та жилд нэг 2 сарын дотор тийм ээ аль нэгэн тэтгэмжлэг ч юм уу авсан байж болох. Тэрнээс илүү гараа явчих юм бол тэгэл болох болчихж байгаа байхгүй. Сүүлийн 3 жилийн дотор 6 сар гэдэг ойлгоорой заа. Тэгэхээр 3 жилийн хугацаанд 6 сар гэдэг бол айгүй бас бага байгааз. Тэгэхээр энийг сайн бодороо гэж бас хэлэх байна. Энэ бол айгүй тийм бас бодууштай чухал зүйл яж байхгүй. Магадгүй нөгөө ингээд өвддөг мэдээж хүн өвдөх ч юм уу 9 жир юм гарна штэ хүүхдээ гэртээ араас уух ч юм уу те. Ийм зүйлүүд гарч ирэх юм бол тэр чинь бас ингээд нөгөө эргэлж хүсэж байгаа зүйл чинь хоошоогоо ухраад ахаал нөгөө олгодохгүй тэрнээс чи хоош тооцохоор болоод ухраал ийн л гэсэн үг болж байгаа байхгүй. Тэгээд өөр нэг чухал юм лээ те. Тийм угаасаа л орлого чинь таны ингээд бүр яг ингэ баталгаатай суурьтай ингээд ажилтаа байж ах ёстой л гэж байгаа байхгүй. Тэгээд юу
нөгөө таны энэ баталгаатай орлоготой байна гэж тооцохгүй байх хэрэг одоо та нөхөртэй юм уу эсвэл бол хамтран амьдрах штэ явах юм бол тэр нөхрийн чинь нөгөө орлого орж ирж байгаа штэ. Тэр орлогыг бол таны орлого гэж тооцохгүй тий. Яг одоо танаа нөхөр чинь хангалттай цалинтай та нар ингээд одоо юу гэх нөхөр чинь ажил хийгээд чи гэртээ сууж ирсэн ч юм уу тийм их юм тэрийг чиний орлого гэж үзэхгүй гэж байгаа юм. Хоёрдугаарт нь гэвэл юу вэ гэхээр тий таны ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгө тий орон сууц эсвэл хадгалсан мөнгийг энийг бас таны байнгын орлого гэж үзэхгүй гэж байгаа шүү. Гуравдугаарт нь юу вэ гэхээр та хэрвээ нөгөө фаст насэл ингэж ярьдаг шүү бид нар тийм ээ байнгын ажилдаа шүү нөгөө одоо туршилтын ч юм уу эсвэл нөгөө хэрэгцээтэй үедээ дууддаг ч юм уу эсвэл тий төр зүрийн ийм ажлын гэрээтэй ч юм уу тийм байх юм бол энийг бас таны байнгын орлого гэж тооцохгүй шүү гэсэн ийм шаардлага байна заяа. Одоо эдийн засгийн хувьд түүний дараа болохоор одоо энэ ч бас нөгөө жинхэнэ урд нь бол ийм зүйл байгаагүй байхгүй юу? Нөгөө нийгмийн мэдлэг буюу шивэд хэлний мэдлэг гэсэн юм одоо дөрөвдөх зүйлийн шаардлага нэм гарч ирж байгаа. Энэ дээр яах вэ гэхээр хэрвээ та энэ нийгмийн мэдлэг буюу шивэд хэлний мэдлэгийнхаа таны мэдлэг чинь одоо эдний 10 жилийн сургууль буюу тий гимназийн одоо тийм мэдлэгтэй дүүцхөөцээр тийм мэдлэгтэй буюу тэрийг нөгөө тодорхойлсон одоо тодорхойлт буюу одоо үнэлгээ дүгнэлтийн одоо диплом ч юм уу одоо тэр чинь батлах нэг юм цаас байж байгаа хэрэгтэй байхгүй би чиг тий одоо би шивэдийн одоо сургуулийг ингэ төгсчихсөн гэсэн угаасаа нэг аль нэгэн курс SF-ийг төгсгөж чинь бас танарт за нэг А төвшнийг төгслөө 2 B төвшнийг C D төвшнийг ингэ төгссөн гэсэн юм тодорхойлтод өгдөг штэ тэрийг хэлж байгаа юм. Тэгээд тийм одоо дунд сургууль буюу тэ гимназийн мэдлэгтэй байх хэвээр. Мөн Convox гэдэг чинь одоо манайхаар бол дээр үеийн нөгөө техник мэргэжлийн сургууль шүү дээ. Тэгээ мэргэжлээ болсон хүчин бэлддэг. Энэ School одоо Folkog School гэхээр одоо эдний ардын одоо сургууль гэх юм уу тийм ээ. Дээд сургуулийн байх хэвээр. Тэгээ бүр хамгийн бага байлаа гэхэд чи нөгөө шивэд хэлний мэдлэг чинь манай бид нар бол нөгөө SF гэж ярьдаг шүү дээ. Товчлсон үг тийм. Энэ дээр та SF-ийн D төвшөнд одоо D монголоор бол D тий D төвшөнд та мэдлэгтэй байх ёстой шивэд хэл чинь гэсэн ийм шаардлагуудыг тавьж байна. Тэгээд хэрвээ танд ямар ч нөгөө ийм хүнд үзүүлэлтэй одоо би ийм төвшний мэдлэгтэй гэдгийг үзүүлж батлах тийм тодорхойлолт ч юм уу тий битгий байхгүй болвол заяа та шалгалт өгнө. Тэр нь болохоор яах вэ гэхээр одоо иргэншлийн шалгалт гэсэн нэртэй байж байгаа байхгүй. Тэгээ энэ шалгалтын нөгөө нийгмийн энэ шалгалтууд нь ингээд нөгөө дистаралтаагаар одоо яг тэр ийм моол одоо юу гэх нэг ийм шалгалтын нэг юм хуудас байж байгаа шүү дээ. Одоо за яг ийм асуултууд нэг гэсэн нэг бэлдсэн шалгалтын нэг одоо тийм моол гэх манайх шалгалтын нөгөө одоо ийм материал байж шүү дээ. Тэрийг хамгийн ихнийх нь болохоор 8 сарын одоо ихээр гарч ирж байгаа юм байна. Тэр нь болохоор нөгөө нийгмийн шалгалтын шалгалт нь хэлний шалгалт нь болохоор дараагийнхаа алхмаар дараагийн хугацаанд тэрийг бэлдээд гаргаж ирнэ гэсэн ийм мэдээлэл байж байна. Тэгэхээр тэр хэрвээ та ер нь бол хэрвээ ингээ мэргэжлэнд хамрагдъя гэх юм бол ерөөсөө та дор хаяж SF-ийн D төвшөнд үтсэн байж байгаа. Өстой болж байгаа байхгүй. Тэгээд D төвшингийн үтцсэн хүн чинь та тэр нийгмийнхэн мэдлэгийг олоод авчнаа л гэсэн үг байхгүй. Ягаад тэгэхээр хүн чинь юм уншиж гин ойлгож гин тий. Тэгэхээр тэр нийгмийн мэдлэг гэдэг нь яах вэ гэхээр мэдээж эдний нэг өөрсдийнх нь нийгмийн юм тогтолцоо байгаа шүү дээ. Жишээлбэл татрын алба ямар үүрэгтэй одоо нийгмийн халамжийн одоо байгууллага нь ямар үүрэгтэй тий одоо засгийн газраас нь гэж юу юм те их хурлд нь хідэн гүшүүтэй байдгийн гэдэг ч юм уу ер нь ингээд хүний нэг нийгмийн суур мэдлэг байж ах хэвээр шүү дээ. Бид нар ч гэсэн нөгөө Монголдо бас нэг нийгмийн одоо 10 жил байхдаа нийгмийн хичээл ороод тэргээрээ нэг юм суур мэдлэгээ олоод авдаг шүү дээ тий. Одоо шүүх цагдаа ямар үүрэгтэй тэгээ засгийн газраас одоо хууль дүрмээ гаргаад тэрийг хэрэгжүүлэгч байгуулгын цагдаа шүүх юу юм те ингээд нөгөө хүн нэг юм тодорхой хэмжээний мэдлэг байж ах хэвээр шүү дээ. Тэгээ тэр ийм суур мэдлэгийг нөгөө байна уу буюу
Тэгээ тийм мэдлэг байхгүй үүднээс бас одоо эдний нэг өөрсдийнх нь ингээд айгуу сайхан бэлтцэн эмгцэгцтэй болсон нийгмийн нөгөө бузарлаад ингээл энэ тэндээс нөгөө дайн байлдаантай хүмүүс чинь Жоржсон хүмүүс ингээл нийгмийн бузарлаад гудамжинд хүмүүсийн алаад ингээл 9 болоод ахаар чинь эдэр чинь ингээд нөгөө шаардлага өндөрсгөөд өөрсдийнх нь нөгөө хийсэн за ингээ бид нар яг одоо өөрсдийнх нь үндсэн иргэд шиг иргэдэд тохируулсан нөгөө одоо хууль дүрмтэй байсан чинь гаднаас ингээ баахан хүмүүс орж ирээд нөгөө нийгэм нь байхгүй болоод ингээд хачин болоод ахаар чинь эдэр өөрсдийгөө хамгаалах те бас энэ нийгмээ ингээд хууль дүрмийнхаа дагуу эмгцэгцтэй амьдрахын тулд энэ шаардлага тавиад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ер нь бол ингээд хэлэхэд энэ ч яг хууль дүрмийнхэн дагуу амьдрьяа л гэж байгаа бол ер нь бол тий зөв хүн бай тий үрдэ арчаата одоо хил амын сураад одоо нийгмийнхэн мэдлэгийн ч тий аль аль нийгмийн тийм идэвхтэй одоо сайн одоо нэг эдсэн байгаараа гэсэн үүднээс л эдэр ийм зүйлийг хийж гинэ гэж бодож гин. Угаасаа л тэгж л байгаа юм чинь. За тэгээд марцсан сансан юу вэ? Яг би манайханд хамааралтай гэсэн зүйлүүдийн хэллээ. Тэгээд нөгөө түрүү хэлчлээ би энэ шийдвэр болохоор 6 сарын 6-наас эхлээд хэрэгжээд эхэлнэ. Тэрнээс өмнө таны нөгөө эргэжил хүссэн шийдвэр чинь гарахгүй бол 6 сарын 6-наас хойш гарч байгаа та урд нь өгсөн байсан хамаа байхгүй. Одоо 2 жилийн өмнө 3 жилийн өмнө өгсөн байсан хамаа байхгүй. Та яг 6 сарын 6-наас хойш бол яг энэ шинэ дүрм журмаар танд тэр шаардлагыг чинь тавьж одоо хянаж танд өгөх болно гэж хэлэх байна. За тэгээд марцсан сансан зүйл юу вэ? Гайгүй баха. Тэг бүгдийг хэлчих шиг болоо ерөөхдөө базаад. Тэгээ хэрвээ нөгөө нэг одоо та нар өөрсдөө бас бүр өшөө сайн ороод харъя гэх юм бол цагаачин байгууллагын цахим хуудас руу ороод энийг харж болно шүү дээ. Одоо орч үед чинь бас нэлээд их юм хөгжсөн болохгүй бол Google орчуулгаар ч гэсэн ороод ингээд харж болно шүү дээ тий. Тэгээд бүр нэг ойлгодоогүй асуух зүйл байх юм бол миний нөгөө одоо бичлэгийн дор бичиж нэзтэй тэгэх юм бол би цаг заваа харж агаад цаг заванда танд одоо хариулахыг хичээнэ. Хэрвээ маш их олноороо тий нэг асуулт автагдаж орж ирээд байгаа юм бол би нийт дунднаас дараагийнхаа бичлэгийн дээр оруулчихъя гэж бодож байна. Тэгээд нэг их тийж асуулт орж ирэхгүй хаа гэж найдаж байна. За тэгээд анхаарал тавьж сонссонд маш их баярлалаа. Хэрэгцээтэй гэсэн нэгэндээ дамжуулаарай. Тэгээд өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баяр та дараагийн бичлэг хүртэл. Баяр та.